Жон Бивер Батлан хамгаалалт дор удирдлагатай хандах хандлагаар нь ирээдүгээ шийднэ. 11-р бүлэг. Дуулууртай байж захирагдах. Дуулууртай атлаа захирагдахгүй байх боломжтой. Захирагдах гэдэг ойлголт нь итгэгч хүмүүсийн дунд баахан ээдрээ тарьдаг. Бүгдээрээ дараагийн 3 бүлгээрээ нилээд хүнд асуудлыг авч үзнэ. 35 жил Бурхны батлан хамгаалалт дор амьдарч үйлчлэхийг сурах явцдаа би дараах асуултыг олонтаа сонсдог. Ямар ч болзолгүй дуулууртай дагах ёстой юм уу? Удирдагчийнхаа шийдвэртээ санал нийлэхгүй бол яах вэ? Эрх баригч нар муу шийдвэр гаргаж байвал яах вэ? Эрх баригч нар надаар буруу зүйл хийлгэх гэвэл яах вэ? Яг хаагуур нь зааг татах вэ? Эдгээр нь онцгой асуулт бөгөөд эрх мэдэлд захирагдах хүсэлтэй хүмүүс хариултыг нь заавал мэдэх ёстой. За ингээд Еврей номоор эхлэе. Удирдагч нараа дагаж тэдэнд захирагдах тун. Учир нь тэд тооцоо хийгчид адил сэтгэлийг чинь сэрэмжилдэг. Тэд үүнийг санаа алдалгүйгээр баяртайгаар хийг. Эс бөгөөс та нарт ямар ч ашиг болохгүй. Еврей 13:17. Бичээч биднийг 2 зүйлд ятгсан нь тодорхой байна. 1. Биднийг захирч байгаа хүмүүсийг дуулууртай дагах. 2. Биднийг захирч байгаа хүмүүст захирагдах. Эдгээр нь 2 өөр заавар бөгөөд үүн дээр хүмүүс маш их бодилдог. Бид дуулууртай дагаж болохч захирагдахгүй байх боломжтой ажээ. Үүнийг би амьдралынхаа жишээгээр тайлбарлая. Өрөөгдөхгүй байна. Би 20 гараад хэсэгхэн хугацаанд инженерээр ажиллаад дараа нь Америкийн өмнөдийн томоохон чуулганд 4 жил хагас пастрынхаа хувийн туслахаар ажилласан тухайга өмнө ярьсан. Би пастрыгаа болоод гэр бүлийг нь харж хандан хүүхдүүдийг нь халамжилдаг байлаа. Энэ хугацаанд би асар их юм сурсан бөгөөд эхнийхээ жил бурхан минь надад хаан жилийн төлөө ингэж үйлчлэх завшаан олгосонд баярлалаа гэж ирээд л энгүй талархдаг байлаа. Бүр надад ийм боломж олгосон пастрынхаа ачийг яаж хариулнаа л гэж боддог байв. Нэг удаа пастрынхаа гэр бүлийн хоол хүнсийг цуглуулж чад дэлгүүрийн зогсоол дээр суугаад асгартал уйлж үлээ. Манай чуулган 8000 давсан хүнтэй. Гэтэл над чиг өчүүхэн хүнд ийм завшаан олдох гэж бал сарын энэ баяр хөөр маань жил хагас үргэлжлээд гундаж эхэлсэн юм. Эхлээд дотроо дургуйлахдаг байснаа сүүлдээ гаднаа эрс эсэргүүцдэг болов. Пасторта ойртох тусам улам л их өөсөй болно. Ёстой л сонин дээрээ соохолзоод сониноо буухаар явахалцсан гэдэг л болов. Би харсан зарим нэг зүйлээсээ болоод дотроо зөрчилдөж байснаа сүүлдээ дийлдэв. Тэр хүний арга барил, асуудлыг шийдвэрлэх ухаан, шийдэл нь улам л дургүй хүргэсээр. Тэрээр хүмүүсийн санал гомдолд яг л Америкийн корпорац шиг л хандна. Санал гомдлоо илэрхийлсэн ажилчдыг шууд ажлаас нь халах юм уу, халагдах өргөдлөө өгөхөөс өөр аргагүй байдалд хүргэж, оронд нь уран яриатай, залхиа хүмүүсийг тавьдгийг нь би мэддэг байлаа. Ажилд дөнгөж шинээр орж ирж байгаа хүмүүс менежмент зэрэг чухал оронтоо руу шууд дэвшинэ. Пастор маань эргэн тойрондоо бурханлаг хүмүүсийг бус өөрийг нь дахин шүтдэг тал застдаг хүмүүсийг л тавиад байх шиг санагдана. Тэрээр тэр хүмүүсийн ямар ч утгагүй шал худлаа ярианд учиргүй инээх хатлаа. Үнэн ч итгэлтэй хүмүүсийг үл тоон дөлдөг байв. Түүний энэ авир байдал намайг хэлэх үггүй болгосоор сүүлдээ би шүүмжлэгч болж хувирлаа. Пастор үүгэр барахгүй гайхмаар зүйл үйлддэг байсан бөгөөд тэр болгоно нь миний жигшлийг бадрааж байв. Манайх ч Америк даяар алдартай олон улсын үйлчлэл байсан шүү дээ. Тиймээс тэр хүчирхэг машиныг ажиллагаатай байлгахын тулд асар их хэмжээний хүн хүч, мөнгө шаардагдана. Манай чуулган 250 гаруй ажилчинтай байсан бөгөөд бид хамгийн сүүлийн үеийн бүхнийг ашигладаг байлаа. Одоогийн болоод ирээдүйн хөтөлбөрт зориулж мөнгө босгохдоо зөвлөгөө авахар мэрэгжлийн зөвлөх туслахуудыг урьж авчирна. Харин би тэднийг нь халамжлах ажилтай. Тэдний дунд ороод пасторта ярьж байгаа зүйлийг нь сонсох тусам энэ бүхэн чинь бизнесийн ашигын төлөө юм уу? Эсвэл үйлчлэлийн төлөө юм уу? Энэ чинь зал. Энэ хүмүүс үнэхээр хүмүүст санаа тавьж байна уу? Эсвэл мөнгө бодож байна уу? Пастор яагаад ийм хүмүүсээр өөрийгөө хүрээлнэ вэ? Хэмээн бодогдно. Энэ үеэр намайг бас яг адилхан шүүмжлэл тээсэн хэсэг нөхөд тойрон хүрээлдэг байлаа. Нэг удаа Лизатай хамт нэгэн найзындаа зочилж оройн хоол идснээ сайн санддаг юм. Бид хоёр пастор түүний гэргийн хоёрын талаар бас тэдний үйлчлэлээр огт өрөөгдөхөө болсноо ярив. Тэгээд би сүүлийн 6 сар пастрын номлолоор нэг ч өрөөгдөөгүй гэж хэлснээ сайн санаж байна. Бид бүгдээрээ л дуу дугаа авалцсан зөвшөөрсөн боловч гэргийн маань л юм хэлсэнгүй. Тэр орой өрөөгдөхөө болсон гэдэг үг их дуулдав. Тэгээд ер нь бидний тэнд үйлчлэх хугацаа төгсөж байх шиг байна.
гэдэг дээр бид санал нийлэв. Бид энэ асуудлыг бүхлээр нь сүнслэгжүүлж, Бурхан биднийг өөрийн гэсэн үйлчлэлд гаргахаар бэлтгэж байгаа гэдэгтээ итгэл дүүрэн байлаа. Тэнд үйлчлэх хугацаа маань дуусч удахгүй дэвшин гэдэгтээ бид бардан байв. Асуудал нь надад байв. Хэдэн өдрийн дараа залбирч байтал Бурхан намайг нэгүүлсэж тэр хосын гэрт өрнсөн яриаг маань сануулв. Тэр орой би ерөөгдөхөө болсон гэдэг үгийг олон удаа хэлсэн боловч сүүлийн 6 сар бүтэн сайнны цуглаан дээр пастрынхаа номлолыг сонсох болгонд гэргийдээ ингэж үгэлдэг болоод байсан юм. Намайг энэ өлсгөлөнгийнхөө талаар эргэцүүлж байтал ариун сүнс надад асуудал пасторт чинь бус чамд би гэж хэлв. Би итгэж ядан зог тусав. Бурхан надад ингэж хэлнэ гэж юу? Ер нь би иймэрхүү зассан үг сонсохоор хэсэг зогсоод зөв зүйл сонссон эсгээ нэгтэлж шалгадаг л да. Тэгээд та хүн андуураагүйц гэж асуулаа. Бид төлөвшөх тусмаа өөрийгөө үнэндээ юу ч мэдэхгүй байгааг ухаарч өсөх ёстойгоо ойлгодог учраас янз бүрийн асуулт тавих маань багасдаг. Би яахаараа надад байдаг вүлээ гэж ирээд л чангаар асуув. Гэтэл эзэн надад чи ерөөгдөхөө байлаа гэж өглөж байна. Тэгвэл Исая 1:19-20 дээр урайлгахнаар та нар дагах хаваас уул газрын сайныг иднэ. Эсэргүүцэж харин тэрсэлвэс элдэнд өөрсдөө идүүлнэ хэмээн эзний ам айлдж байна гэдэг гэв. Би энэ ишлэлийг сайн мэддэг учраас Бурханы өдөөс би маш дуулууртай байсан хэмээн эсэргүүцлээ илэрхийллээ. Гэтэл ариун сүнс чи хэлсэн бүгдийг хийж үйлчилдэг. Гэхдээ би дуулууртайгаар дагах хаваас уул газрын сайныг иднэ гэж хэлээгүй. Би дуртаяа дагах хаваас уул газрын сайныг иднэ гэж хэлсэн. Хүсэл чинь хандлагыг чинь шийдвэрлэнэ. Гэтэл чиний хандлагад авах юм алга гэв. Тэгээд дараа нь надад нэгэн түүхийг сануулав. Би итгэж дахин төрхөөсөө өмнө буюу ахлах сургуульд байхдаа 3 дахин өдөш болгон Баретта гэдэг Нью Жерси мужийн Ньюарк хотын мөрдөгчийн тухай кино үздэг байсан юм. Гэтэл 4 дахин өглөөгөр эрт хогны машин ирж хог ачдаг байв. Тиймээс би өмнөх оройн хогоо гаргаж тавих үүрэгтэй байлаа. Гэтэл дандаа кино эд дундаа орж Баретта хэргийг шийдэх эгзэгтэй экшн дээр явж байхад ээж хурч ирээд "Минийхөө хогоо гаргаж хайсан уу?" гэж асууна. Би ч ээждээ "Хаяагүй" гэж хариулна. Тэгэнгүүт ээж "Одоо гаргаад хайчих" гин. Тэгэхээр нь би "Хайнаа ээжээ" гин. Хажуугаас харсан хүн намайг худлаа ярьдаггүй, дуулууртай, магадгүй бас их хүсэлтэй хүү байна гэх л байсан баг. Гэтэл би дотроо ээж гэж нэг ядаргаатай юм. Яг дуртай киногоо үзэж байхад дандаа л ингэх юм. Кино дуустал 10 минут хүлээж болдоггүй юм байх та гэж боддог байлаа. Ариун сүнс чи дуулууртай байна. Тэр бүхэл хүсэлтэй юм шиг харагдаж байгаач үнэндээ чамд хүсэл алга. Чи ээждээ зөв хандаагүй. Энэ чуулганд өрөөгдөхгүй. Миний хаанчлалын сайныг идэхгүй. Байгаа чинь хэдийгээр дуулууртай боловч хүсэлгүй байгаатай чинь холбоотой гэлээ. Би пасторта буруу хандсанаасаа болоод бурхнаар өрөөгддөггүй. Аюултай газар нэвтэрчээ. Үүнийг Еврей 13:17 дээр удирдагчдаа дагаж тэдэнд захирагдагтун. Учир нь тэд тооцоо хийгчид адил сэтгэлийг чинь сэрэмжилдэг. Тэд үүнийг санаа алдалгүйгээр баяртайгаар хийг. Эсбөгөөс та нарт ямар ч ашиг болохгүй хэмээн дүгнсэн байна. Нүд маань нээгдэж би тэр даруй гимшив. Дараагийн бүтэн сайнд нь чуулгандаа очиод суудлаа суугаад нөгөө л пастрынхан нөгөө л номлолыг сонссон ч энэ удаа тис өөр санагдаж байлаа. Тэнгэр нээгдэж би пастрын ман сургаалаар дамжиж ирсэн бурхны илчлэлийг бишрэв. Дээр минь бурхны тавьсан эрх мэдлийг үл хүндэтгсэн хандлагаасаа болоод өнгөрсөн 6 сар хичнээн их зүйлийг алдсан бол гэхээс уйлах шаглаа. Би пастрыг чуулганыхаа үйл ажиллагааг шүүмжилж дургуутснээсээ болоод 6 сар зүдэрчээ. Бид дээрх эрх мэдэлдээ захирагдахгүй байснараа Бурхны өөрийнх нь эрх мэдлийг эсэргүүцдэг. Учир нь Бурхан л тэр хүмүүсийг томилсон. Бурхан биднийг өөрийнхөө хүмүүсээр дамжуулж өөрийнх нь бэлтгэж өгсөн найрын ширээнээс чөлөөтэй хүртэж ашиг тусыг нь эдлээсэ гэж хүсдэг. Дуулууртай байдал нь эрх мэдэлд хариулах үйлдэл бол захирагдах нь эрх мэдэлд хандах хандлага юм. Чухам захирагдах тал дээр л олонх маань алддаг. Бурхан бидний гадаад үйлдэлийг ч дотоод далд хандлагыг ч хардаг. Давид хүү Соломондоо хаан ширээгээ дамжуулахдаа "Миний хүү Соломоно, эцгийнхээ Бурханыг таньж мэдэн хоёргүй сэтгэл хүслэнд зүрхээр түүнд үйлчлэхтун. Учир нь эзэн зүрх бүрийг шалгаж бодол санаа бүхнийг мэддэг юм.
Хэрэв чи түүнийг хайвал тэр чамд олдно. Харин чи түүнийг орхих хаваас тэр чамайг мөнхөд үл хэрэгсэн. 1-р Шастр 28:9 гэж хэлсэн билээ. Энэ шалтгаанаар Еврей номын бичээч биднийг дээрх хүмүүсээ дуртай дургүй дагах бус. Харин тэдэнд захирагдж явахыг ятгсан буй. Паул дээд эрх мэдлүүдэд хүн бүхэн захирагд гэж хэлэхдээ дуулууртай байдлыг хүсэлтэй сэтгэлтэй хавсарчээ. Захирагдах хандлагатай боловч дуулуургүй. Еврей номын бичээчийн үгийг өөр нэгэн орчуулгаас авч үзье. Удирдагч нараа дуулууртай дагаж тэдний эрх мэдэлд захирагд. 13:17 NIV. Хүн захирагдах хүсэлгүй атла дуулууртай дагаж болдгийг бид үзсэн. Үүнийг 3 дугаар бүлэгт Есүсийн ярьсан 2 хүүгийн сургаалт бүлгээр маш сайн жишээлэн харуулдаг. Нэг хүн "Эрхмээ, би усан үзмийн талбай дээр очиод ажиллана" гэж ирээдэл жигтэйхэн дуртай байсан ч дуулууртай дагаагүй. Тэр бээр мундаг хандлагатай, чих зөөлөнтэй байсан ч аавынхаа хүслийг биелүүлээгүйг Есүс хэлсэн. Өнөөгийн чуулган ийм хандлагаар дүүрээд байна. Бид авууга хандлага тээж, толгой дохиж, мишээж, эрх мэдэлтнүүдтэй зөвшөлдсөж, ер нь л би хийн гэсэн мундаг хандлагатай байдаг. Гэхдээ нэг их чухалчилдаггүй учраас зүгээр л хийдэггүй. Би үүнийг ээлдэг тэрслэл гэнэ. Бүү хууртагд. Ээлдэг тэрслэл нь ирээ цэргүй тэрслэлтэй л адил үхлийн эд мөн. Эдгээрийн аль нь ч Бурхны хаанчлалд зогсохгүй. Илчлэл ном дээр чуулгандаа хэлсэн Есүсийн үг үүнийг баталдаг. Тэрээр чуулган бүрт хандсан үгэ "Би чиний үйлсийг мэднэ. Би чиний ажлыг мэднэ" гэж эхэлсэн. Илчлэл 2-3. Тэр чуулганууд сайн санаа сэдэлтэй байсан. Нэг чуулган нь бүр өөрийгөө амьд гэсэн боловч Есүс тэднийг ажилдаа дуулуургүй учраас үхмэл гэсэн юм. Есүс бол хүн бүрт үйлсийнхэн дагуу хариуг өгөх Ром 2:6. Нэгэн гэдгийг бүү мартаарай. Сайн санаа нь Бурхны шүүхийг тэсч гаргахгүй. Гагцхүү зохих дуулууртай үйлдэлээр илэрхийлэгдэх итгэл тэсч гарна. Хаагуур нь зураас татах вэ. Бурхан дахиад л та нарыг захирч байгаа хүмүүсийг дуулууртай дагаж захирагд хэмээн тушаажээ. Тэгвэл хаагуур нь зураас татах юм бэ гэж хүмүүс надаас олонтой асуудгийг би хэлсэн. Тэд Бурхан биднийг эрх баригч нарын хүссэн бүгдийг биелүүлээсэ гэж хүсдэг болж таарч байна уу? Буруу юм хийлгэх гэвэл яах болж байна? Хэмээн чин сэтгэлээсээ асуудаг юм. Библи биднийг эрх баригч нартай болзолгүй захирагдаасаа гэж хүсдэг боловч болзолгүй дуулууртай дагаарай гэж заадаггүй. Захирагдах нь хандлагатай холбоотой. Дуулууртай байдал нь бидэнд таалагдсан зүйлийн биелэлтэй холбоотой байдгийг санаарай. Бид цорын ганц тохиолдолд би цорын ганц гэдэг үгийг тодруулж байна. Эрх баригчдыг дагахгүй байж болно. Ямар тохиолдолд гэхээр бидэнд Бурхны үгийг зөрчихийг даалгасан тохиолдолд. Өөрөөр хэлбэл удирдагч нар биднэр нүгэл үйлдүүлэх гэвэл бид дагахгүй байж болно. Гэхдээ тийм тохиолдолд ч даруй бөгөөд захирагдсан хандлага хадгална. Вавилоны хаан Небухаднецар харгас хатуу авирлан Израильчуудыг хүйс тэмтэрсэн. Тийм боловч Бурхан түүнийг "Миний зарц" гэсэн байдаг нь Иремья 25:9, 27-гийн 5-7. Гагцхүү Бурхан эзэн л хүмүүнд эрх мэдэл олгодог болохыг баталж байгаа юм. Небухаднецар хааны Вавилонд тууж авчирсан еврейчүүдийн дунд Даниэл, Шадрах, Мишах, Абедnego нар байсан билээ. Небухаднецар хөгжмийн дуунаар ард түмэн нэгэн зэрэг алтан шүтээнд мөргөх зарлиг гаргасан бөгөөд энэ зарлигийг зөрчсөн хүмүүсийг халуун зууханд хаях тушаал гаргав. Гэтэл зуухнаас илүү Бурханаас эмээдэг еврей залуус Бурханы Мосегоор дамжуулж Тоороо дээр бичүүлсэн 2 дугаар тушаалыг зөрчсөн мөнөөх зарлигийг нь дагаагүй юм. Энэ мэдээ тэр даруй Небухаднецар хааны сонорт хүрв. Хаан Шадрах, Мишах, Абедnego 3-т хэлгэнж өтөр түргэн өөрийнхөө өмнө авчруулан байцаажээ. Гэтэл тэд юу гэж хариулсныг сонсноо. Небухаднецар, энэ хэргийн талаар танд хариулах хэрэг бидэнд байхгүй. Бидний үйлчилдэг Бурхан биднийг аврах бол дөрвөлдсөн галтай зуухнаас ч хаант нь таны гараас ч биднийг тэр аварна. Хэдийгээр тэгэхгүй байсан ч өө хаантан бид борхотод тань үйлчлэхгүй. Мөн таны босгосон алтан хөрөгт мөргөхгүй гэдгийг та мэдсэвэ гэв. Даниэл 3:16-аас 18. Тэд Бурханы тушаалыг дуулууртай бат дагсан ч хаандаа хүндэтгэлтэй өгүүлсэн. Тэд хаандаа "Малаа, чиний хэлснийг хизээч хийхгүй за" гэж хэлээгүй. Харин хаантан хэмээн эрхэмлэн дээдэлсэн. Доромжилж гутаасан үгээр ярих нь тэрслүү явдал.
Бид эрх баригчдынхаа тушаалыг дуулууртаа дагахгүй байсан ч эрх мэдэлд нь захирагдах ёстой. Энэ байдал эхнэрүүдэд өгсөн Петрийн заавартч бий. Түүнчлэн эхнэрүүд та нар нөхөртөө захирагд. Ингэх нь нөхрүүдийн чинь зарим нь үгийг дагахгүй байгаа ч гэсэн тэд үггүйгээр эхнэрүүдийнхээ биеэ авч явах байдлаар аврагдана. Тэд та нарын журамт байдал болоод эмээ хийх чинь ажиглан шүү дээ. 1-р Петр 3:1-2. Эхнэр хүн дуулууртай дахин Тит 2:5. Захирагдсанаар нөхрөө хүндэтгэх ёстой. Петр зан үйлдэл болоод захирагдлын хооронд мөн л параллел шугам татаж байна. Эдгээр нь дараа нь цэвэр бөгөөд хүндтгэлийн амьдралын хэв загвартай хослох ёстой. Нөхөр нь итгэгч биш байсан ч нөхрийнхөө эрх барих эрх мэдэлд хүндэтгэлтэй хандахыг эхнэрүүдэд ятгсан байх юм. Эхнэрүүдэд нөхрийнхөө үгээр үг дуугүй нүгэл үйлдээд байгаж хэлээгүй. Харин нөхрийнхөө эрх мэдэлд үг дуугүй захирагдж хүнддэг гэжээ. Жишээлбэл нэг иймэрхүү явдал тохиолддог. Удас дуугарч гэргийн утас автал нөхрийнх нь ярих дургүйхэн залгасан байсан тул нөхөр нь намайг байхгүй гэчих гэсэн заавар өгөв. Тэгвэл гэргийн ийм маягаар зохистой хариулж болно. Би худлаа ярихгүй. Чамайг одоохондоо завгүй байна. Завтай болохоор эргээд залгана гэж хэлье. Эсвэл тантай ярихгүй гинэ гэд хэлчих юм уу? Гэргийн нөхрийнхөө эрх мэдлийг хүндэтгэж байгаач худлаа хэлгэсэн зааврыг нь хүлээн авсангүй. Петр цааш нь ингэж хэлжээ. Гоёлч нь үс сүлжилт, алтан эдлэл зүүх, эсвэл хувцаслалт гэх мэт гадна талынх бүү байг. Харин зүрхэнд нуугдсан хүнийг дөлгөөн ба даруй сүнсний мөхөшгүй чанараар гоё. Энэ нь Бурхны өмнө асар үнэтэй болоо. Учир нь ийхүү урд цагт Бурханд найдвараа тавьсан ариун эмэгтэйчүүд нөхрүүддээ захирагдан өөрсдийгөө гоёдаг байв. Түүнчлэн Сара Авраамыг эзэн гэж дуудан дуулууртай дагсан юм. Та нар ямар ч аюулаас айхгүйгээр зөвийг үйлдэвэл тэр эмэгтэй хөөхтүүд болно. 1-р Петр 3:3-6. Сарагийн Авраамыг эзнээ хэмээн хүндэтгэж дуулууртай дагаж байснаас нь нөхрөө хичнээн хүнддэгдэг байсныг нь үзэж болно. Эзэн гэдэг үг нь Сарагийн дуулууртай хандлагыг харуулж байгаа бол дуулууртай хандлага нь Сарагийн айдасгүй байдлыг харуулж байгаа юм. Айдас бол аимшигтай эзэн. Айдас нь би нөхөртөө юм уу хэн нэгэн эрх мэдэлтэнд захирагдах хэмжээнд Бурханд найдаж чадахгүй. Өөрийгөө би өөрөө л хамгаалах ёстой гэдэг. Захирагд гэдэг үгийг эрх хүчинд шунсан хэн нэгэн хүмүүс харин Бурхан өөрөө тушаасныг санаарай. Бид Бурханыг дагахад түүний хамгаалалт биднийх болдог. Тушаалыг завхруулах. Үг дуугүй захирагдах тушаалыг үг дуугүй дуулууртай дагах явдалтай андуурсан эмэгтэйчүүд тун харамсалтай. Тэр байтугай Есүст итгэдэг нөхрүүд нь бэлгийн дур таашаал идэлэх гэсэндэ эхнэрүүдээс бохир кино үзхийг шахан шаардах үед эхнэрүүд нь бичээс энэ тал дээр тэдэнд өмгөөлөл өгөөгүй гэж бодсондоо эр нөхрийнхөө үгийг үг дуугүй дагдаг талаар би сонсож явсан. Би эхнэрүүдээс шудраг бус авир үйлдэл гаргахыг шаардаж үгэндээ оруулдаг нөхрүүдийг мэднэ. Би эхнэрүүддээ цуглаанд явахыг хоригдж гэрээс нь гаргадаггүй нөхрүүдийг мэднэ. Гэтэл уг нь эдгээр удирдамжийг дагах ёсгүй юм. Учир нь эдгээр нь бичээсийг зөрчиж байгаа явдал болоо. Цаашаа явцгаая. Би эхнэр хүүхдээ зоддог нөхрүүдийг энэ талаар таснуудаг эхнэрүүдийг мэднэ. Заримдаа хүүхдүүд нь бэлгийн хүчирхийлэлд өртөж байхад эхнэрүүд нь юу ч хийдэггүй. Энэ нь Бурхны эрх мэдлээ тогтоосон илчлэл болгоныг зөрчсөн явдал бөгөөд энэ тохиолдолд Бурхан тэднийг юу ч хийлгүй зүгээр байгаад байгаасаа гэж хүсдэггүйг эмэгтэйчүүд ойлгох ёстой. Хэрв нөхөр нь амь насанд нь аюултай зан авир гаргаж байгаа бол эхнэр нь өөрийгөө болоод үр хүүхдээ нөхрөөсөө аварч зайлаад нөхрөө бүрэн төгс гэмштэл эргэж очих ёсгүй. Хатан зоригт Давид хүртэл өөрийг нь Саул сүлбэж алах гэж байхад ордноор эргэлдээд байлгүй амиа авран цөл рүү зугтсан. Гэхдээ Давид эцсээ хүртэл Саулын эрх мэдлийг хүндтгсэн буюу. Давид Саулын дэрэгдээс зугтаад түүнийг жинхнээсээ гимшихийг эсвэл Бурхны шудраг шүүхийг хүлээсэн болохоос Саулыг хүндтгэхээ хизээж болоогүй юм. Нүгэл үйлдэх тушаалыг дагаагүй хүмүүсийг Бурхан ерөөдөг. Эрх мэдлийг дагаагүй тохиолдол өөр олон бий. Фараон еврей их баригч нарт еврей эмэгтэйчүүдээс төрсэн эрэгтэй хүүхдүүдийг алахыг тушаасан. Тийм боловч Библи гэтэл их баригч нар Бурханаас имэж Египтийн хааны тушааснаар эсвэлдэн хөвгүүдийг амьд үлдээв. Гэтэл 1:17 гэдэг. Бурхан тэдний үйлдэлийг таалсан. Учир нь бичээс эрх баригчид Бурханаас эмээсэн тул тэр тэдэнд гэр бүл бий болгож өгчээ
Ишлэл 21 гэсэн. Хааны тушаалыг дагаагүйнхэн төлөө эзэн их баригчдыг шагнажээ. Санхедрийн дагалдагч нарт Есүсийн нэрээр огт ярьж заахгүй байхыг тушаав. Гэвч Петр Иохан нар тэдэнд та нарыг Бурханаас илүү сонсох нь Бурханы өмнө зөв үү? Өөрсдөө шүүн тунгаагтун. Учир нь бид үдсэн сонссноо ярихаа зогсоож чадахгүй гэжээ. Үйлс 4:18-аас 20. Есүс тэдэнд хэдийнэ бүх ертөнцөөр явж сайн мэдээг хамаг бүтээлд тунхаглагтун. Марк 16:15 гэж айлдсан байтал дагалдагч нар яаж тэр удирдагч нарын үгэнд орох вүлээ? Болохгүй. Санхедрийн дагалдагч нарт Есүсийн тушаалыг зөрчихийг тушаалсан учраас дагалдагч нар хүндэтгэлтэйгээр татгалзжээ. Тэдний шийдвэрээс гарсан үр дүнг бичээс ийхүү тэмдэглэсэн байна. Элч нар эзэн Есүсийн амьсныг агуу хүчээр гэрчилж байсан бөгөөд тэд бүгдийн дээр бэлхэм их нэгүүлсэл байсан билээ. Үйлс 4:33. Тэдний Бурханаас айх айдас нь авууга ерөөлөх хүчийг авчирчээ. Паул ч бас тэр Санхедрийн дагалдагч нарын адил хүндэтгэлтэй хандаж захирагдсан байдаг. Паулыг Санхедрийн өмнө авчирхад тэрээр өөрийгөө өмгөөлөн хамгийн түрүүнд ирчүүд ахын дүүсээ. Энэ өдрийг хүртэл би Бурханы өмнө сайн мэс чанартай амьдарч ирлээ. Үйлс 23:1 гэж хариулжээ. Үүнийг нь сонссон тахилч Анания Паулийн ойролцоо зогсож байсан хүмүүст түүний амийг алгад гэсэн. Тэгмэгц Паул цагаанаар будагдсан хан чамайг Бурхан цохиндоо. Ишлэл 3 гэж хэлтэл тэнд байгсад Бурханы тэргүүн тахилчийг чи доромжилно уу гэлээ. Паул ах дүүнараа би түүнийг тэргүүн тахилч гэж мэдсэнгүй. Ард түмнийхээ удирдагчийг бүү муул гэж бичигдсэн байдаг гэв. Үйлс 23:4-5. Ананияг тахилч гэдгийг нь олж мэдмэгцээ Паул гаргасан авир үгдээ гэмшжээ. Дагалдагч нар бичээстэй сөргөлдсөн тушаалыг дагаагүй боловч эрх мэдэл нь Бурханаар тохион томилогддог болохыг мэдэж байсан учраас захирагдах хандлагаа хадгалсан юм. Илүү өндөр хуулийг дагахаар шийдсэн Даниэл. Даниэлийн өдрүүдэд хаантнаас өөр бурхан юм уу хүнд мөргсөн хүнийг арслангийн нөхөнд хаяна гэсэн хууль гарчээ. Энэ хуулийг Даниэлийг хөнөөх гэсэн атаархуу захирагч нар санаачилсан юмсанж. Завхарсан удирдагч нар хуулиа Дариус хааны гарын үсгээр хүчин төгөлдөр болгож амжжээ. Даниэл тэр хуулийг биелүүлэх талаар бодсон ч үгүй. Зүгээр л бурхнаа дагсан. Тэрээр магтаалчин төлөвлөгөөг сахив. Үдэш өглөө болон үд дундаж би өглөн гонгинох бөгөөд тэрээр дууг минь сонсно. Дуулал 55:17. Даниэлийн үйлдэлийг харна уу? Тэрхүү албан бичиг захирамжид гарын үсэг зурсныг Даниэл мэдээд дээд давхрын өрөөндөө Иерусалимийн зүг харсан онгорхой цонхтой гэртээ орж урд хийж байсан ёсоор өдөр бүр 3 удаа өвдөх сүгдэн Бурхныхоо өмнө залбирэн талархал өргөв. Даниэл 6:10. Даниэлийн дуулуургүй явдал хааны сонорт хүрч хаан түүнийг арсланд хайж өгөхөөс өөр сонголтгүй болов. Тийм боловч энэ шудраг бос явдлын нүүрэн дээрч Даниэл захирагдах хандлага гээгээгүй юм. Бурхан Даниэлийг өмгөөлж үлэн арслангийн амийг үдсэн учраас Даниэл хорих хохирол үзэлгүй амар тайван унджээ. Болсон явдлыг үдсэн хаан Даниэлийн эсрэг хувилдсан этгээдүүдийг өөрсдийг нь догшин арсланд хайж өгөв. Дандаа таатай үр дүн гарах албагүй. Бурхан эдгээр ариунтнуудыг чөлөөлсөн. Гэхдээ дандаа ингэх албагүй. Еврей ном дээр эмэгтэйчүүд өөрсдийн үхэгсдийг амиллаар буцаан авч байв. Зарим нь илүүдээр амьлалд хүрэхийн тулд чөлөөлөлтийг хүлээж авалгүй тамлагдсан юм. Зарим нь доромжлогдсон, ташуурдуулсан. Тийм ээ. Бас гинжлэгдэн хоригдож байлаа. Тэд чулуугаар шидүүлэн, соригдож, тас хөрөөдөгдөн, элдэнд хөнөөгдөж, хон ямааны арьс нөмрөн явж, хоосон тарчиг байн зовж ад үзэгдэжээ. Тэд цүл, уул, агуй болоод газрын гаваар тэнүүчлэн байлаа. Тэдний хувьд дэлхий зохисгүй байжээ. Еврей 11:35-аас 38 гэдэг. Удирдагч нар нь энэ ирчүүд эмэгтэйчүүдэд шудраг бус харгас хандсан. Манай эртний 140-оос 230 онд ажилдж байсан эртний чуулганы багш Тертуллиан Ромын удирдагч иргэдэд тэдний хавчилга нь Христэд итгэх итгэлийн үйл хэргийг улам бэхжүүлсэн болохыг сануулсан байдаг. Тэрээр та нар биднийг алах тусам бид улам л олширна. Христэд итгэдэг хүмүүсийн цус нь үр болоо. Apology 50 дугаар бүлэг гэжээ. Би хавчигдж зовсон итгэгч нарын талаар бичсэн нэр нь үл мэдэгдэх Ром хүний үгийг хуулж бичмээр байна. Тэд эх орондоо аянчид мэт амьдрах.
Тэд махан биед оршигч, махан биетэй үл хөөцөлдөх. Тэд хорвоо дээр хоног өдрийг өнгөрөөж буй Тэнгэрийн харьяатууд. Тэд бичигдсэн хуулийг дагах авч, хуулиас хол өндөр амьдрах. Үзэн ядагсд нь үзэн ядлынхан учрыг ч хэлж эс чадах. Диогнетуст бичсэн захидал 5 дугаар бүлэг. Тэд зүгээр нэг дуулууртай дагаагүй. Харин үүнээс хол даван дуулууртайгаар захирагджээ. Петрийн ятгалгаас үзснээр шудраг бус удирдагч нартай хандсан итгэгч нарын хандлага нь удирдагч нарыг гайхшруулж эзэн дээр ирэхэд хүргэж байжээ. Саарал тал байхгүй. Иргэний, гэр бүлийн, чуулганы, нийгмийн эрх баригч нар биднээс бичээст нүгэл гэдгийг нь тов тодорхой хэлээд өгчихсөн зүйлийг үйлдэхийг шаардахаас бусад тохиолдолд Бурхан биднийг тэдэнд захирагдаж, дуулууртай дагаж байгаасаа гэж хүсдэг. Тов тодорхой гэдэг үгийг тайлбарлая. Дээрх жишээн дээр итгэгч нар Христийг ницах, хүн алах, өөр бурхтыг дагах юм уу Есүсийн тушаалыг шууд зөрчих тушаалыг дагаагүй. Тэд үүнийг тухайн нөхцөл байдлаас хамаарах саарал тал юм уу эсвэл тэдний шүүх хэрэг биш гэж үзээгүй. Чуулганы ажилчдын дунд дараах маягийн гомдол бүхий саарал тал их явдаг. Пастор надад ажлын цагаар хүмүүст зөвлөгөө өгч тэдний төлөө залбирч болохгүй гэсэн. Гэхдээ тэр чинь Бурхны хайрыг үзүүлэхгүй байгаа хэрэг. Хайр дотор явахгүй байх чинь нүгэл. Тиймээс би зөвлөгөө өгч залбирхал болно. Энэ бол эрх мэдэл дор буй хүмүүсийн шүүх хандлага юм. Тэд өөрсдөө л ийм ташаа хөрвүүлэг хийдэг. Пастор нь тэдэнд Бурхны үгийг зөрчихийг тушаагаагүй. Тэгээд ч тэд шивэх, бичиг баримт янзлах, дата зэгцлэх зэрэг ажил хийснийхээ төлөө цалин авч байгаа болохоос биш, залбирсныхаа төлөө цалин аваагүй. Үндсэндээ иймэрхүү хүмүүс нь захирагдах дургугасаа болоод эцэстээ хулгай хийж төгсдөг. Хэрв тэд үнэхээр л бусдын төлөө залбирах зүрхтэй бол пастраасаа залбирах тусгай цагийн зөвшөөрөл авах юм уу? Эсвэл ажлаа тарсан хойноо залбирч болно. Гэхдээ пастор нь ажилчдаа хангалттай сайн сургагдаагүй учраас хүмүүст зөвлөгөө өгч залбирч чадахгүй гэж үздсэндээ зөвшөөрөл олгоогүй байж болох. Энэ тал дээр пастор буруу шийдвэр гаргасан бол Бурхны өмнө пастор л хариуцлага хүлээхээс биш пастрын дорох ажилчид шүүгдэхгүй. Олон төрлийн жишээ татаж болох ч үндсэн санаа нь өөрчлөгдөхгүй. Бурхны үгийг улаам цайм зөрчсөн нөхцөлд бид эрх мэдлийг дагахгүй байж болно. Гэлээч та гэхдээ эрх мэдэлтнүүд надаар санал нийлэхгүй зүйлийг минь хийлгэх гээд байвал би яах вэ? Эсвэл эрх мэдэлтнүүд надаар хараажийн тэнэг зүйл хийлгэх гэвэл би яах вэ? Эсвэл эрх мэдэлтнүүд надаар залбиралдаа харснаас минь өөр зүйл хийлгэх гэвэл би яах вэ? Хэмээн асуусаар байж болох. Тэгвэл үүнд дараагийн бүлэг маань бичээсийн үндэслэлтэй хариулт өгнө. Та Джон Биверийн Бадлан хамгаалалт дор удирдлагада хандах хандлагаараа ирээдүгөө шийдэн номын 11-р бүлгийг сонслоо.